Тэгээ хотоодны дурангийн шинжилгээ хийлгэсэн чинь хотоодны хатангаршилт өрөвсөл гэсэн байна. Хотоод минь хатангаршаа жижигэрсэн байна гэсэн үг үү? Энэ яг юу гэсэн үг юм бэ хэлээд өгөөч гэсэн байна. Хотоодны хан өөрөө маш олон булчирхайлаг эстэй байдаг. Энэ булчирхайлаг эсвч шүүрэл ялгаруулж идэг байхгүй юу? Хотоод өрөвсөд ямар нэг байдлаар бид нар эмчилгээ хийхгүй ерөөсөө тоохгүй яваадах юм бол хотоодны хананд байгаа булчирхайлаг эсүүд маань үйл ажиллагаа нь муудаж тоон цөөрчөөдөг. Үүнээс болоод хотоодны салстын давхарга буюу хамгийн дотор талын давхарга маань нэмгэрч идэг. Үүнийг бид нэр хотоодны хатангаршилт өрөвсөл буюу атрофи гэж нэрлэдэг байгаа юм. Эрүүл хотоодыг дурандахад гоё толгоор, чиглэл, гөлгөр харагддаг бол хотоодны хатангаршилт өрөвслийн үед хотоодны дуран хийж үзэхэд хотоодны дотор хан маань нэмгрээд цаатлын судаснууд нь ингээд дуран хийж яхад харагдчихэдэг байхгүй юу. Тэгэхээр та хотоодны дуран хийлгээд хотоодны хатангаршилт өрөвсөлтэй байна гэж сонсох юм бол одоо юу хийх ёстой вэ гэхээр хеликобактерийн шинжилгээ өгж үзээд хелико эерэг байх юм бол хеликобактерийг устгах эмчилгээ хийн. Хелико байхгүй тохиолдолд та хоолтон дээр анхаарах ёстой, архит амхны замбраагүй хэрэглээгээ болох ёстой, байнга стресстэй явдгаа болох хэрэгтэй. Дээрээс нь хотоодны хатангаршилт өрөвсөлтэй гэж сонссон бол жилд нэг удаа хотоодны дурангийн шинжилгээ хийлгээд явхад болдог байгаа.